Хөтөлбөр өргөлжилж байна. Хөдний ирж чангарч байгаа энэ өдрүүдэд дуудлагын машин асаах үйлчилгээ үзүүлдэг иргэнд өдөрт 200-аас 300 орчим дуудлага ирж байна. Харин нэг хүн өдөрт 15-аас 20 орчим машин асааж амждаг юм байна. Харин үүний хувьд тухайн машины загвар хэмжээ, батарей зэргээс шалтгаалan 40-өөс 350 мянган төгрөгийн хооронд тус үйлчилгээг үзүүлдэг байна. Үзэгчтэй нийслэл Улаанбаатар хотод хасах 28 градусын хүтэн маш хүйтэн өдрүүд үргэлжилж байгаа. За үүнтэй холбоотой орон сууцны гадна одоо иргэд оршин суугчдын маань автомашин асахгүй байгаа дүр зураг нөхцөл байдал бол нийтлэг ер нь анзаарэгдэж байна. За бидний ирсэн байгаа энэ байршилд гэхэд бол за энэ хавийн машинуудын 3-аас 5 машин болол ингээ асаах гээд асахгүй байгаа нөхцөл байдалтай жолооч нар маань ингээд машиныхаа хажууд зогсож байгаа юм нөхцөл байдалтай байсан. За зарим автомашины тухайд бол сая яг эд хүүтэрсэн хагас сүтэн сайн өдрүүдэд бол хасаагаагүй учраас машин асахгүй байгаа ийм нөхцөл үүссэн бол за зарим иргэдийн тухайд өчигдөрхөн одоо унж яваад орой авчирч тавиад за өнөө өглөө өдөр ингээд хасаах гад оролдоход асахгүй байна гэдгийг бол учирлаж байгаа маа. Би 5 дахь орой тавиад өнөө өглөө асаа ажилдаа явахгүй асаасч асахгүй. Тэгээд энэ дуудлагын асаах шиг дуудаал тэгээ сая ирж байгаа байхгүй. Тэгээ одоо асаах гал үдчих чинь нэгээр асах нүггүй юу. Их хүнтэй олсон шүү дээ. 2 хоног бол 40 гарантай л ончихсон. 2 хоног хочсон уу нормал? 2 хоног ерөөс асаагаагүй. 30-аал тэгэл тэр чигээр нь тавьчих чинь тэгээ асгаа хэлсэн. 7 өнгөрөөж авчир тавиал тэгэл асахгүй шүү дээ. Уулын зүгээр асаал явж ирсэн. Тэгээд одоо асахгүй шүү дээ. Цагийн дараа гэсэн юм. 7 цаг тавиад өнөө өглөө идэт. Одоо сая л ирж шүү дээ. Сая ирж байна уу? Тий. Тэгээд холбоод засахгүй тэгээд бас хүүтэй онж энэ. Одоо баяжгийн гарагаад дараад байхад астгүй машин гэж бас байна. Амар баяждаг машинууд бий. Тэгэл тэднэр дээр шин тэгээ шантарч 2-3 удаа ингээл баяжгийн гаргана. Одоо тэгэл зарим пүрүүснүүд гэхэд одоо батарейгийн зөхиод байхад бас давхар баяж чинь. Тэгэл энэ болгонтой шин тэгэл хідэн цаг л ноцолдсон шүү дээ. 3-4 цаг, 5-6 цаг ноцолдох юм байна. Одоо ингээ гадаа амар хөтөн биш үү? Та ерөөс ингээ даарсан шинжгээ байгаа. Сурчтай. Уу яг өөрөөсөө ингээл дулаан хувцастай явна. Эхнэрийнхээ бэлдэж өгсөн хоолундыг идэл тэгэл явна да. Гайг нэг даарахгүй. Яг яванда сурчт юм уу? Эхлээд бол их л даардаг л байсан. Сүүлдээ тэгээд дасаад эхэлж байгаа юм чи. Гадаа хонуулсан автомашин асаахтаа Старбаттанд орж он горим дээр 20 секунд байлгаж идэхгүй болгосон аккумуляторын цэнийг сэргээж өгдөг байна. За буцааж оф болгоод машин асаана. За мөн пара автогорим дээр шилжүүлэх хэрэгтэй байна. Машина болж игэл халаах явцдаа хоропны ричака D дээр тавьбал мотор ачаал авч түргэн халтдаг байна. Ядаж машина тавихтаа их нормалтгүйгээр зүгээр сайн явж одоо хэрэглээ хийж юугаа батарейга айгуусаа батарейн дээр цэник өгөөд тэгээд машина тавихтаа уруу газар биш өвд газар хамрыг харуулж тавиул ядчил нэг янданд нь ус хөлддөггүй. Тэгээд унтраахтаа нэг 2-3 удаа хаазлах ч юм уу. Тэгчих юм бол арай дээрлэл санагддаг шүү дээ. Тэгээд одоо сүүлийн үед одоо хибрид тэрэгнүүд л энэ хүүтэй өдрүүдэд айгүй их хасаалгаж байна. 40 сая тэгээд HS 250 Purus 20 30 гээл. Автомашин асааж хөдлөөд 300-аас 400 м орчим газрыг маш зөөлнөр явж хүлдүү байгаа аккумулятораа ажиллагаанд зөөлнөр тасах хэрэгтэй байна. За энэ нь явах үедээ ингээд сайнаар нөлөөлөх юм аа. Автомашин нэгэнт халаад хөдөлгөөний хэвийн үргэлжлүүлж эхэлсэн бол парны температурыг 26-аас 28 дээр тавих хэрэгтэй. За мөн хэмжээг 300-аас дээр байлгавал шатхуун зарцуулалтанд эргээр нөлөөлөх болохыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.